2021 онд Норвеги, Герман зэрэг улсын тэтгэврийн сангууд Барзилийн уулуурхан компани хогцоноос татгалзсан байна. Учир нь тухайн компани Амазоны аяг сүлдгэж нутгийн иргэдийн эрхийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл өнөөх амин чухал шалгууруудаа үл тан хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан юм. Тэтгэврийн сангийн мөнгө бол хэн нэгэн эрх мэдэлтний мөнгө биш. Энэ бол олон сая иргэдийн шударгаар хөдөлмөрлөн ирээдүйдээ хуримтлуулж өгөх мөнгө тул үүнийг хүнлэг бус, хүний яснаас гажуур зүйлд ашиглах нь үнэхээр байж боломжгүй асуудал. Мөн энэхүү мөнгийг аюулгүй, эрсдэлгүй байлгах нь хамгийн чухал учраас өнөө яриад байгаа итгэл гэж зүйлийг байнга хяндаг. Гэтэ хин хяндаг гэж өнөөх хөрөнгийн бирж яхав. Хөрөнгийн бирж гэдэг нь кинонд гардаг шиг утасны дуудлагаар арилжаа байдаг газар биш. Энэ бол дэлхийн хамгийн дутуу хяналттай, хамгийн өндөр ёс суртахуунтай газар. Бүр ямар ч хууль хяналт шалгалт тагнуулын байгууллагаас илүү хурдан, илүү үр дүндээ ажилладаг гэхэд хэсэггүй. Тэгэхээр олон улсын хөрөнгийн бирж гэдэг нь нэг талтай мөнгөтэй тэтгэврийн сангийнхан буюу хөрөнгө оруулагчид, нөгөө талд мөнгө хэрэгтэй компаниуд, мөн хянан шалгадаг хөрөнгийн биржийнхэн гээд бие биенээс үл хамаарсан гурван талт харилцаа байдаг. Мэдээж өнөөх итгэл гэж зүйлээ гол төв болгон ажилладаг учраас таны найзын тэтгэврийн мөнгийг яг одоо хэрэгтэй газар зөв шударгаар ашиглаад ирээдүйд тухайн цагийнхан үн цэнээр таны найзад очих нэ.